Миний хэлэх гээд байгаа зүйл бол бид амьдралдаа хэрэгжүүлж болохоор зүйлээс л эхлэх хэрэгтэй байна. Гомдлохгүйгээр ганц өдөр та хийж чадах уу? Энийг хэрэгжүүлээд үзье. Та ганц л өдөр ямар нэг зүйлийг үгэлэхгүй, гомдлохгүйгээр хийж чадах уу? Тэгвэл эн чинь л гайхамшиг. Танд нэг зүйл хэлэх үү? Бид мөнхийн улсад орох түлхүүрийн нэг нь таны хандлага өглөж гомдлох биш, харин талархах сэтгэлтэй байх юм. Энэ чи хамгийн сайн зүйл юм. Бурхны хаанчлал гэдэг бол бүх зүйлд эерэг хандлагатай байхыг хэлж байна. Та сөрөг хандлагатайгаар Бурхны хаанчлалд байна гэж байхгүй. Та сөрөг хандлагатай мөн хуваа хичээсэн бол баяр хөөртэй байж чадахгүй. Үнэхээр амархан. Та энийг хийснээрээ өөрийн амьдралдаа алмаармаар гайхалтай өөрчлөлтийг авчрах болно. Тэгэхээр иймэрхүү сөрөг бодолтой хүн байвал та өнөөдрөөс эхлээд эерэг болмоор байна уу? Амьдралын турш өглөөж, яншиж, гомдолсон сөрөг үзэлтэй утгагүй амьдрах хэрэггүй. Баяр хөөртэй. Амен.